Улаанбаатар хот хөгжлийн чиг хандлага форум өнөөдөр боллоо. Энэхүү форумоор Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадварыг сайжруулах, төр хувийн хөгжлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж санал солилцсон юм а. Мөн авто замын төвчрлийг шийдвэрлэх, хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Монгол улсын засаг захиргаатай холбоотой нэгжийн хуулийн өөрчлөлтийг 90% өөрчилж оруулж ирсэн, орон нутгийг дэмжлэгийг сайжруулсан. За нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэж том хуулийг бас оруулж тагалд 19 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. За өнөөдөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаад засгийн газрын хуралдаанаар ороод их хурлд орох гэж байна. Энэ дүрмэн дотор энэ одоо төлөвлөгөөний дотор за мөн энэ хуулиуд дотор Улаанбаатар хот анх удаа өөрийн гэсэн хуулинд суусан дүрмтэй байх стандарттай байх заалтуудаас орсон. Тэгээд 2022 оны 1 сарын 1-ээс Улаанбаатар хотод шинэ эрх зүйн одоо тийм зохицуулалт үйлчил. Бид шинэ одоо тийм дүрм журмаар өөрсдийн нийгмийн эдийн засаг ажил амьдралаа зохицуулна гэсэн. Тэгэхээр манай хотын иргэд маань ч гэсэн бас ер нь зарим улсууд нь бас итгэл бас гайгүй байх гэж бодож байна. За одоо бид нэр хийж харуулах хэрэгтэй. Одоо санхүүгийн хөрөнгө санхүү босгох ажлуудыг бол хэд хэдэн боломжуудыг нийцсэн. Үнд цаас гаргах, бонд гаргах, за концесс явуулах, гадаадын одоо шууд зээлийн их усүрдээр бид нар бас сангийн хамтлагаа зөвшөөрөлцөж, ярилцаж одоо бас хамтарч ажиллах ийм боломж олдсоо бол одоо бүрдсэн. За төсөвдөр 420 тэрбум төгрөгийн их усүрийг одоо нийслэлд буцааж хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах засгийн газрын 146 дугаар тогтоол гэдэг бол гадаадын энэ санхүүгийн байгууллагуудад маш сайн тийм нэмэх оноо гэсэн. Засгийн газар нь их хурл нь Улаанбаатар хотоо бүрэн дүүрэн дэмжиж байгаа юм байна. Санхүүгийн их усүрээр бас дэмжиж байгаа юм байна. Жил болгон 420 тэрбумаас бууруулахгүйгээр одоо төсөвдөр нь суулгаж өгөх юм байна гэдэг энэ шийдэл өөрөө гадны их усүрийг татах хүрээлэн дуудсан юм зөв шийдэл болсон шатын дарганд харж байгаа. Одоо бидэнд бол мэдээж метро юуны гүүрэн байгууламжтаар одоо тавих хурдан галт хэргийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлууд яг дундаа явж байгаа. За энэ бол мэдээж эхний ээлжинд бол энэ нисхээс одоо Ярамгийн гүүр тэгээд хаан улдүргийн араар тэгээ гигантик 26 дугаар хороо эргээд микрэл өгсөн эхний 16 км-ийн тараас одоо орохоор бид нар нэлээд шаргуу ажиллаж байгаа. За мэрэгжлийн төвшөнд улсууд бол бас ирсэн. За хоёрдугаарт бол энэ Улаанбаатар хотын тойрог хурдны зам байна. 3 игнэттэй 71.5 км замын одоо бас техник эдийн засгийн өөрчлөсөн одоо тооцоололт хийгдээд ингэж ид явж байна. Ер нь манай Улаанбаатар хот бол аюул, осол, аваар гарахт бол хамгийн их эрсдэл өндөртэй хотоо гэдэг дүгнэлт гарсан юм байна. Энэний үгсүүг бол одоо сүүлийн үед манай хотод газар хөдлөлтийн тийм хэмжээ ойр ойрхон бас мэдрэгдэж байгаа. Тэгээ энэс үүдээд ер нь бид цаашдаа осол аюулгүй гарцуудыг бас хоттой бий болгох юм байна. Энийг хийх нь бол ерөөсөө төвлөрлийг садлах, төвжирлийг бууруулах нөгөө нэг төв хотоос олон төв хот руу шилжих процессыг энэ хурдны зам зохицуулах юм бэл. Нэгдүгээр зэрэглэл замаар. За ер нь яг энэ цаг үеднээс Улаанбаатар хотын төсвийн асуудлыг хэлцэж байгаа. За энэ төсвийн асуудлыг бид нар 12 сарын 3-нд батлаад тэгээд албан ёсоор одоо батлан үүний дараагаар тендер сонгоомжлуулах, тендерээ одоо нэлгээний ороо байгуул, тендерүүдэд зарлах, за тэгээд ажлын эрэм дарааллыг гаргах ажлуудыг яг ингээд бэлтгээ явж байна. Улаанбаатар хот осол аваар гарах хамгийн эрсдэл өндөртэй хот гэсэн дүгнэлт гарсан. Иймээс орц гарцуудыг сайжруулахын тулд 2040 он гэхэд тойрог хурдны зам 3 игнэттэй зам гэх мэтчлэн нийт 1738 замыг шинээр тавьж 9 нүхэн гарцыг байгуулахаар төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Мөн гэр хорооллын дундуур туулгаалын хурдны замтай холбосон зам тавьснаар Улаанбаатар хот олон төвд хот болно гэдгийг онцолж байна. Улаанбаатарт яаралтай хөнгөн галт хэрэг нэвтрүүлэх юм зайлшгүй шаардлагатай ийм нөхцөл үүссэн байгаа. За мөн түүнчлэн ер нь бол хотын хэмжээнд бол одоо замын шүлжээ даац бол 350 мянган машиныг энгийн урттай ингээд нэвтрүүлдэг байсан бол одоо бид нар энэ шүлжээ даацыг бол 600 мянгад хүрэх ёстой гэсэн ийм байр сууриас замын гол зам, гудамж зам, туслах зам, холбоос зам, за уул зүрийн шинжил зогсоол гэх мэтлийн замын шүлжээг бол одоо нэмэгдүүлэх юм дунд хугацааны ажлууд бол хийгднэ гэсэн ийм байр суурьтай. За ялангуяа яг хөө ер нь бол тээвэрлтийн зорчилтын асуудал бол одоо нэг шугамар буюу одоо зам дээр одоо бүгдээрээ төвчж байгаа байдлыг бид бүхэн одоо бүгдээрээ нэг дуугаар бол ярьдаг. Тэгэхээр хоорондоо хамаарал багтай одоо багнан дүүжин
дүүжин биш хөнгөн галт тэрэг юм нэвтрүүлэх энэ зайлшгүй юм нөхцөл байдал. Энэ өөрөө иргэдээ цагийн хуваарийн дагуу нэг чигээс нөгөө чиглэлөө ингээд ямар ч саад бэрхшээлгүй зорчилт хөдөлгөөнийг ингээ эрэлтийг анх ийм тээвэр эрсдэл бол нэвтрүүлнэ гэсэн ийм засгийн газрын шийдвэр гарсан. За энэний дагуу судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. За ойрын хугацаанд бол бид нар Дэлхийн банк босонт одоо энэ одоо санхүүгийн байгууллагатай хамтарч энэ тоосоо судалгаа хийж байгаа. За Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар 36 автобус, цахилгаан автобус орж ирээд энэ туршилтын одоо үзүүлэлт нь маш боломжийн харагдаж байгаа. Өдөрт бол нэг 50,000 төгрөгийн орчим одоо цахилгаан идэж байгаа. Гэтэл энгийн дизель автобус бол нэг 250-аас 350,000 төгрөгийн одоо дизель түлш шийддэг. За энэ зөрүүн дээр бид нар байгальд ээлтэй ногоон одоо цахилгаан автобус 500-аас 600 орчим автобусыг ойрын хугацаанд бол худлаа авалт хийж энэ бол нийтийн тээврийн үйлчлэгэнд гаргана гэсэн юм зорилтын хүрээнд ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар баталлаа. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгааг форумын үеэр удирдлагууд онцлсан юм а.